Эмжил радио 88.3 урлагийн дээр сугаат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөөдрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар дөрөн зүгэн шуугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд үрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 18 цаг 14 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 5-ны лав гарагийн дөрөн зүгэн шуугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студиуд хөтлөгч Анжгаа гэрлээ нариулагчаар ган болдын ангараг нар ажиллаж байна. За дахин орой минь түргээ. За. Орой минь түргээ дахин. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар зурагтнаас салахгүй 100 хоног урамшуулаараа high speed айлбурд интернетийн хувьсэл гээд за Skytel за мөн Mons Cosmetic компани үйлдвэрлэдэг Biomon шампунь ургамлаар үсээ угаая гэсэн уриатаагаар хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За өнөөдөр чинь таны мэдээгээр эхэлнэ гэж байгаа юм. За би баштэ өнөөдөр үнэхээр нэг гоё хүний тухай ярьж өгөх гэж байна. За цагаан ногоон сард дуусаад удаагүй байгаа учраас актер сүртэй юм ярихгүй гоё гэгээлэг юм ярих гэж байна. За гэхдээ энэ хүнийг бол Godfrey Baguma гэдэг нэрээр нь яг энэ ууг нь өөрийнх нь нэр нь юм байхгүй юу? Godfrey Baguma гэдэг. Яг энэ нэрээр нь биш харин дэлхийн хамгийн царай муутай хүн гэдгээр нь хүмүүс сайн мэддэг юм байна. За ялангуяа Африкт Godfrey-гийн тухай мэдэхгүй нохоож байдаггүй гэж. За Уганда улсын Ливенго гэдэг хотод суудаг 52 настай энэ хүн маш ховор төрлийн эмгэгтэйгээс гадна жинхэнэ кино шиг амьдралтай хүн гэвэл зогсох юм байна. Нээ хөрхидөө яасан хэцүү юм бэ те. Тийм баг байхдаа нүүр нь гинэтл хавдаад зүс царай нь өөрчлөгдөж эхэлсэн хүүгээ ихэн хараад өөрт нь муу муухай зүйл золгүй тавилан дуудаад байна гэж үзээд хаяа явчихсан. Яг нөгөө нэг хин шиг Бенжамин хин блэ? Франклин. Тийм тэр шиг. Яг нөгөө юу штэ. Тийм нөгөө нэг хаяа явчихдаг штэ айгаад зурчаад. Өвгөн төрдөг. Тийм. Өвчнийх нь хувьд бол Fibrodysplasia ossificans progressiva буюу ясан дээр яс ургаж хөдөлгөөн хязгаарлах эмгэг гэдэг нэртэй ийм өвчин юм байна л да. За тэгээ хүүхэд байхасаа л хүн амьтанд дадлуулж, дээрлэхүүлж, доромжлуулж, гадуурхагдж өссөн Godfrey өөрийнхөө амьдралын дуудлах хүсэл зорилгоо нэг юм явж байгаад олсон байдаг. Энэ нь гутал хийх байсан гэж За байгаа. Гутлаач зэгсэн сайн хийдэг болохоор хүмүүс ч захиалга өгөх болсон. За ингээд захиалга их тусам мөнгө сайн олж эхэлсэн. Мөнгө олоод эхэлснийхаа дараа нийгмийн статус нь ч өөрчлөгдөөд хүмүүсийн анхаарлын төвд ороод явандаа эргэн тойронд нь эмгэгтэйчүүд хүртэл гарч ирсэн гэдэг юм билээ. Одоо энэ хормын даашнтай бүсгүй гараад ирсэн гэрэлсэн мө бүр? Нэгээр тогтохгүй. Бүрүү. За гэр баха. За. Ингээд эхний эхнэртэйгээ гэрэлсэн. За. Эхний эхнэр нь үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй байсан болохоор хитрхи гоё хүүхэн, хитрхи царай муутай Кавазимото шиг нөхөртэй гэрлэж байна гэд бүсгүүн зураг бичлэгийг нь интернет даяар шеэрлээд бүр алсан юм бай тухай үед. За. Тэгсэн удаачгүй эхнэр нь нөхрөө араар нь тавьж байгаад баригдаад тэдний хамтын амьдрал дуусгар болжээ. За нэгдүгээр гэрлэлт ингээд өнгөржээ. Гисэн чих өнөө залуу маань бууж өгсөнгүү бүр ноён царай мууд гэдэг тэмцээнд ороод хамгийн царай муутай хүн гэдэг цол өргөмжлөл аваад үүнийхээ хажуугаар хөгжим тоглож, дууж хуурдаж хүмүүсийг их хөгжөөдөг байжээ. Хүтээ бүр хүүхдтэй болсон байж тээ. Тий. За. Уугааж гаргаж олонний анхаарлын төвд орсон Godfrey угандачууд их сонирхож альва арга хэмжээнүүдтэй их урах болсон гэж байна. За нэгэсэндээ Godfrey арга хэмжээнд аваачхын тулд их хэмжээний мөнгө төлдөг болжээ. За өөдг чинь царайгаа харуулад тэнд дуу муу дуусныхаа төлөө одоо манай нийтийн дуучид шиг юу гэдэг урлаг соёлынхан шиг л явдаг болж тээ. Дуучин комедиан болсон залуу алдаршихынхаа хэрээр мөнгө ч сайн олж ингээд 2013 онд хоёр дахь их нэртэйгээ гэрлэж 8 хүүхдийн эцэг болжээ гэж байна. Бүр алаас энд мөнх тулах ануу гэдэг нөхөр надаас илүү цус байна гэсэн нэрээ бүр 8 хүүхдтэй гэсэн чинь сүйтгэн даач. Цусыг олж байгаа юм байна. За цагта муу яр авчирна гэж төрүүлсэн ихтэй гологдож байсан Godfrey Baguma 2022 онд дэлхийн хамгийн царай муутай хүн гэдэг цолыг Гиннесийн рекордын номноос авсан. Бүр. За. Одоо Африкта дуулж хуурдаж комедиан хийгээд өнөр өтгөн гэр бүлтэйг аз жаргалтай амьдарч байгаа залуугийн анхны хормын бичлэг фэйсбүүкээр хэсэг яваад байсан болохоор өнөөдөр дөрвөн зүгийн шууганараа хүргэлээ гэж байна. За түрүүний тэр нэг гоё хүүхэнтэй авахулсан хормын зураг байгаа даа. За тэр чинь бол нөгөө ихний ихнэр нь
За. Эхнэр нь үнэхээр гоё хүүхэн байсан гинлээ. Одоо энэ хүүхэн бол дараагийн энэ 8 хүүхдийн ээж юм байна тий. Тийм баг. Одоо энэ байгаа нь тий 8 хүүхдийн ээж нь. Энэ хурмын дайсантай бол нөгөө анхных нь эхнэр юм байна. Одоо тийм юм байлгүй дээ. Тийм л болж таарлаа. Тийм л болж таарах гэдэг. За сэтгэлдлүүд нь. За. Үнэхээр азтай хөвтэй хүн юм аа. За. Ийм царайд өрхтэй хүн хэцүү л амьдрсан байх гэж бодсон чинь бүр надаас ч хувь илүү амьдарч байдаг байх гэж азтай юм аа гэсэн байна. Ээж нь өстой муухай хүн юм аа. Ямар ч царайтай байсан ч гэсэн төрүүлсэн өрн штэ яаж хайж чаддаг байна. Энэ айгуул бол айгуул сайн хүн болохоор ээжигээ одоо сайхан амьдруулж байгаа байх таа гинэ. Хөөрхөн хүүхнүүдтэй суусныг нь бодохоор ямар нэг нууц үдстэй л залуу юм байна да. Ёстой сайхан хувь тавилан төржээ. Өмнөөс нь бүр баярлцглаа гинэ. Ер нь тэгээд эр хүнтэй мөнгө олоод гэр бүлээ тийчээгээд аваад яваад ингээд чадхаар тэр нь ингээд доктортой байх юм бол эмэгтэйчүүд суудаг юм байна. 8 хүүхэд нь зүгээр өгнө. Орж ирээд хараараа хүүхдүүд нь сайхан эрүүл саруул хөөрхөн хүүхдүүд байна шүү. За энэ бол маш ховор юм гэлээ. Тийм штэ. Өнөөдөр нөгөө нэг элдвшпигээр цэцэгтэй хоёр яриад нэг хүнтэй холбогдох чи би сонссон чи 35 та залуу ингээд хүнтэй суухгүй байна. Их чин бүр ингээд одоо бүр надаас ингээд надаар дамжуулж асуудаг болсон манай ах トゥ хамаатан сад ингээд тэгэнгүүт ер нь бол тий хүний хувь тавилан нөгөө нэг айгүй олон жил зам дээр зогсож байгаа шүү гэд байсан штэ тий. Тэгэхээр одоогоос хүний хувь тавилан гэж юм штэ. Тэгээд гэрэлгээ хүрээл гэрлүүл тэгэл 8 бити хэл хүүхэд гаргана штэ. Хүний хувь тавилан штэ. Хідэн настадаа гэрлэхвэ гэдэг нь сонирм штэ тий. Яг тий. За. Тэгтэл ийм нэг залуу хорвоо дээр одоо ч амьдарсаар байгаа. Тэгээд 8 хүүхэдтэй сайхан л амьдарч байгаа юм байна. За Улаанбаатар хотод 18 цаг 20 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар ургамлаар үсээ угаая гэсэн уриатаагаар Монс косметик компани үйлдвэрлэдэг Биома шампунь хамтран ажиллаж байна. За ингэсэн. Эднийх ч одоо нөгөө сая 2 дугаар сарын дуустал Биомын 3 төрлийн ангижруулагчаа бүх сүлжээ дэлгэрүүдээр 15% амьдралтай үнээр худалдаа авах боломжтой байсан шүү дээ. За тэгэхээр одоо март үргэлжилж байгаа учраас энэ бас үргэлжилж байна. За дээрэс нь Биомын 3 төрлийн шампунь савлгаан шинжлэгдсэн хэрэглэгчид одоо илүү ойрхон болсон та тижээлийн шампунь үс сургуулах болон хагны эсрэг шампунь гэсэн 3 төрлүүдээс өөрийн өсний онцлог тохирохыг нь сонгоод Монсимийн сан за бусад бүх сүлжээ дэлгүүр за Монсын өөрийнх нь нэрийн дэлгүүр за худлаа төвүүдээс худалдаа авах боломжтой болсон байгаа шүү. За 3 төрлийн ангижруулагч нь болохоор үс сургуулах ангижруулагч, твжээлийн ангижруулагч, чигшүүлэгч ангижруулагч гэж 3 байгаа юм байна. За үс сургуулах ангижруулагч нь өндөр идэвхт гурвалсан хандтай үсийг эрдэс витаминаар тэтгэж үсний эрүүл ургалтыг дэмжин үсэнд тэжээл өгдөг юм байна. Харин тэжээлийн ангижруулагч нь бол ганг болон овёсны хандтай үсний байгалийн өнгийг сэргээж гялалтсан торгомсог болгох ба гадны нөлөөнөөс үсийг хамгаалж үс хуурайч гэмтгэл сэргийлнэ гэж байна. За харин 3 дахь нь чигшүүлэх ангижруулагч нь болохоор чихэр үсний ханд нь үсэнд тэжээлөгч үзүүрийн гэмтлийг хэмчилж үсийг гүн чигшүүлж тослохыг тэнцвэржүүлж хуурай болон гэмтэлтэй үсний уургалаг бүтцийг нь бэхжүүлдэг ийм үйлчлэгээтэй 3 ангижруулагч юм байна. За тэгэхээр та ийм онцыг эмэн сайтаар бүтээгдэхүүнээ захиалаад хүргүүлээд авах боломжтой байгаа. За мөн Биомын органик продукт гээд пэйжээс нь илүү их мэдээлэл авах боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Монс косметик компани үйлдвэрлэдэг. За Биомын шампунь ургамлаар үсээ угаая гэсэн уриатаагаар хамтран ажиллаж байна. Баярлалаа. Ямар гоё юм бэ. Тийм багаз. Ургамлаар үсээ угаая нэрэл гоё. За миний хүргэх шууган болохоор за өмнө нь хоёлоо чи нэг Японы нэг амар хямгч аривч хямгч нарийн нөхрийн талаар ярьсан штэ ингээд халуунд кондишн ажилуулдаггүй пар хэрэгэлдэггүй гэх тээ. За тэгвэл ер нь бол хятадын зүүн нутгийн нэг хэмнэлттэй эмэгтэй амьдралын хэм маяг одоо яг амьд үний анхаарал татаад мэдээ болоод цаагуурчин цацагдчихжээ. Сайшааж гин үү? За ер нь бас л нөөдх мөгийг чи балбаж байна. За бас хоёр л хуваагдсан байлаа. За хоёлоо бол нөгөө өмнө нь мөнгөө имнээд хямдхан хоолун судалдаж авдаг, хүн амтны дочиж хоол зогтдог хүмүүсийн тухай ярьж л байсан. Харин энэ эмэгтэй юугаар онцлог вэ гэхээр бүр бүх юма хүнээс гуйж хуучин эд зүйлсийг хэрэгэлдэг юм байна. За жишээ нь үеийн юм уу? Тийм. Янзын хөргөө охин биш үү? Наа чи харин 26хан настай.
Ёо. Тэгээд юу дутсан гэж ойл. Тэгээд энэ ганцаараа биш, бүр угаасаа гэр бүлийн л нэг ийм айл юм байна. Одоо энэ чинь ийм аав ээжтэй өсчгөр чинь ийм л хүн болж өссөн шүү дээ угаасаа. Одоо энэ нь бол энгийн үзэгдлээ ойлгоцсон. Тийм. За одоо жишээлбэл заяа нүүр гарын савнгаа штэ тий хин нэгэн айлын савн хэрглэж байгаад ингээд юм жижигхэн ингээл үлдчихдэг штэ. За бид нар бол одоо дээх үед бол өөрхий ингээд шилэн тэрконд ингээд баах юм амьснуудаа ингээд чураач хадгалж байгаа. Тэгээ шал угаадаг устандаа хийгээд ингээд шалаа угаадаг гэсэн үг л угаадаг байсан. Бокс савн одоо хомс үед. За тэгвэл уруулын будг нь хүртэл өмнө хин нэг хүний уруулын будг байсан гэсэн үг л ахгүй юу? Одоо ингээд би одоо уруулын будгаа арайч ухах хэмжээнд хүрэхгүйгээр болонгууд нь би юу н хайдаг байхгүй юу? Тэнгүүд гэрлэгчээ наатаа өчгөө гэдээ аваад хэрэгэлдэг гэсэн үг. Өчгөөч хөр. За. Хөөхөн лохом байж таа. Нэрэ зүгээр ингээ харах юм бол зүгээр л ингээл хорхон лохом байна. Тий. За Шанхай хотын иргэн 26 настай Су Иго гэдэг энэ бүсгүй за бас нэх мөнгө харамсандаа ч ингэж нарийнлаад байгаа биш юм байна. Харин ч хуучин эд зүйлсийг хүмүүс тултал нь ашиглахгүй байж дэлхийн техник хог хаягдлаар дүүргээд байгаа учраас замаас нь хайж байгаа эд зүйлсийг нь авч дэлхийгээ аврахад хувь нэмрээ оруулдаг гэж өөрийгөө бол одоо тодорхойлсон байна. Яг тэр талаас нь харуул нэрэл тийм ээ. За дэлхийг аврахад хувь нэмрээ оруулж байгаа бүсгүн амьдралын хэм маягтай бүгдээ хамтдаа танилцъя. За гэхдээ бүсгүй гинтэл ийм шийдвэр гаргаад юмаа хэмнээд эхэлчихээгүй. Эцэг их нь бас нилээд хэмнэлттэй хүмүүс юм байна л да бид түрүү хэлсэн тийм ээ. Жишээ нь гэртээ ингээд ваантай ч гэсэн хизээч эдний гэр бүл насаараа ваана усаар дүүргэж одоо ингээд бид нар шиг ингээд тансаглаад хөөстөө ваан мананд орж үзээгүй заяа ордгоо. Ямар хайш юм. За супермаркетын одоо нөгөө үнгүү тарааж байгаа эд зүйлсээ хажуугаар нөгөө амталгаа ингээд явж идэг штэ тий. Тоохгүй өнгөрөх нь бол нүгэл гэж үздэг ийм айл юм байна. За би ч өстө нүгэл тартдаг шүү дээ. Бүр найширгээ дуудаад агтан зүгтаа явждаг хүн. Хувцас хунар, тавилга, гэрийн ургамал нэмээд аяг шанага нь хүртэл одоо second hand буюу одоо манахаар бол комиссын эд зүйлс байдаг. За ариун цэврийн хэрэглэлийн оронд угаадаг зориултын аяг ашигладаг. За нүүр цэвэрлэгч өвөнгийн оронд угаадаг даав ашигладаг. За бас хүнсний хаягдал өчүүгэнч болов гарвал урамлуудаа бордоо олгож ашигладаг. За нүүрний альчуурн ч гэсэн комиссих байдаг. Энэ бүсгүй анх хуучин альчуур аваад ихэд сэжиглэж цээрлэж байсан бол одоо огт тоохоо болжээ. Одоо энэ охиныг зүгээр жоохон тордж жоод миссийн тэмцээнд орчихвол бас үзэхээр л юм байна. Харин үзээтэй. Айгүй хөөрхөн охин байгаа сте. Цэвэрхэн. За харин хүнсний хувьд бол байгаль дээлтэй учраас цагаан олтон болохоор шийдсэн. Тэгээ гадуур хооллохоос үргэлж татгалзаж фермээс шинэ хүнсэл авч олгож иддэг гэж байгаа. Сардаа найз залуутайгаа хамт 2000 оныг хүнсэндээ зарцуулдаг. Нэг хүний 470 мянган төгрөг гэсэн үг. За хэдий хүнсэндээ өндөр одоо үнэтэй мөнгө зарцуулж байгаа мэт санагдавч бусад тансан хэрэглээгээр энэ зардлаа нөхдөг гэж ярьсан байна лээ. За сэтгэгдлүүд нь уруулын будгаа хуучныг авдаг нь арайч дэнтний би ч гэсэн байгаль дээлтэй амьдрахыг хүсдэг ч гэсэн арайч нүүрний хуучин альчуур хэрэглэж чадахгүй арьсны ямар нэг өвчтөй хүнийх байсан байвал яах юм гэсэн байна. Жинхэнэ байгаль ихийнхээ сайн сайхны төлөө тэмцэгч байна да. Үнэн зүрхнээсээ их дэлхийг хайрлаж чаддаг ийм хүмүүс оошрвал манай дэлхийн амьдрал уртсан да гэсэн байна. Ганц л амьдрах гэж яж ингэж өвчтөй юм шиг хэрэглээгээ танаж чадахгүй. Би тансан ч бусд нь хэрэглэж байхад ямар ялгаа гарна гэж шаал тэнэгийн өөрийгөө зовоочих юм гинэ. Ер нь бол тэ ингээ хог хаягдал баг гарах тусмаа л дэлхийн илүү урт наслан ч гэдэг юм уу. За яг бид нар ер нь энэ дэлхийн дулаалд оруулж байгаа хувь нэмэр маань багасан ч гэдэг юм уу. Тэр талаас нь харуул дайжгүй л бодолтой ах юм. Тэгээд хүнсэн дээрээ бол нарилдаг юм ба штэ. Тийм байлаа. Айгу эко хүнс яг фермерээс нь авч хэрэгэлдэг мэрэгдэг гэд 2000 он гэдэг чинь бол бараг сая төгрөг штэ. Тийм дээ. Ойлгохна сард хүнсэндээ сая төгрөг гэдэг чинь бас давгүй их мөнгө зарцуулаад амьдэрч л байна гэсэн үг ер нь. За дэмжин ажиллагч яриад үргэлжлүүлээд идэх хөө. За Улаанбаатар хотод 18 цаг 29 минут болсон. За нэвтрүүлгийн маань дэмжин ажиллагчаар Magic Big компани бишээ худлаа ярих гэж байна. Яг худлаа ярих чинь шүү. Нийслэлийн аялал жуулчлалын газар дэмжиж ажиллаж байгаа.
За нүүдэлчдийн ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдагшгүй өрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Бүргэдийн баяр наадам 19 дахь жилдээ Чингис хааны үрээ аялал жуулчлалын зохицборт 3 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаа. За Бүргэдийн баяр 2025 наадмын ерөнхий зохион байгуулагчаар нийслэлийн аялал жуулчлалын газар, Чингис хааны үрээ аялал жуулчлалын зохицолбор, Монголын бүргэдч холбоо ажиллаж байгаа. За дэмжигч байгууллагаар байгаль орчин аялал жуулчлалын Баяуулгын аймгийн соёл урлагийн газар ажиллаж байна. За энэ удаагийн баярт Баяуулгын Төв, Сэлэнг, Архангай аймгаас нийт 22 бүрэгдч оролцох бол Казахстан болон Кыргызстан улсаас бас төлөөлөл оролцох юм байна. За би бас 8-нд Чингисийн өрөө орно. За нийслэлийн аялал жуулчлалын газар дэмжиж ажиллаа. Та чинь жил болгоо очиж нэг зураг дараад байдаг тийм. За дэмжиж ажилласан нийслэлийн аялал жуулчлалын газар баярлалаа. За баярлалаа. За одоо би элийн шууган хөргөн заяа. За энэ бол нэрээ яг манай хажуу талын айл ингэчхүүл би одоо яах юм бол би ухаанаа олохгүй байгаа. За. Орос шууган хүрэх гэж байна. За. Хөршүүдийн хооронд жинхэнэ тулаан болоод оо. Сошиал медиагаар нэг зураг бичлэгийн шеэрлэгдээ цаан чи сүүдийн майди. Яасан гэсэн чинь нэг нөхөр нийтийн байранд оршин суудаг суугчдыг залхааж байрыг нь худалдаж авахын тулд өглөөнөөс орой болтол маш чанга дуу хөгжим тэр дундаа байн төрийн дуулал болон бусад эх орны дуунуудыг явуулж эхэлсэн гинэ. За. Оросд ч тийм. За Волгоград хотод байдаг энэ нийтийн орон сууцны барилгын оршин суугчид чанга дуу чимээнээс нь үнэхээр залхаад байгаа ч гэсэн бүр яаж чадахгүй хүрээд сүүлдээ бүр сошиал медиад хандан тусламж гуйгаад байгаа юм байна. За энэ бүх үйл явдал 2 сарын 5-ны өдөр эхэлсэн. Волгоград хотын Энгельсийн өргөнчлөнд байдаг 2-ын А гэдэг байрны оршин суугч Максим гэдэг нөхөр асар том спикер худалдаж аваад Оросын төрийн дуулал би Орос хүн зэрэг дуунуудыг тавиад зогсохгүй байнга нохоо худалж байгаа чимээ тавих болсон гинэ. Яана. Гэхдээ одоо уул нь бол эн чинь шууд манад бол одоо оршин суугчдын нөгөө нэг 5 дахь айдлыг ингээд эвдсэн гээд шууд зөрчлийн тухай хуулиар 100 сая төгрөг гаргаж шүү. Цагаа мэддэг бас. Оройн цагаар тэхгүй. Бага цагаа мэднэ. Байр даяараа энэ хөгжимт яргаллын золиос болоод байгаа хэрнээ цагдаагт мэдгдсэн ч ямар ч арга хэмжээ авч чадаагүй байгаа гинэ. За Орос сууцны 46 настай оршин суугч Светлана Кучминагийн хэлснээр бол энэ Максим гэдэг нөхөр хэдэн жилийн өмнө нийтийн байрны нэг өрөөг худалдаж авсан юм байна. За. Тэгснээр саяхнаас хүмүүсийг өрөөгөө зарахыг шаардаж өөрөө байрыг ганцаараа эзэмших хүсэлтэйгээ цухалзуулах болсон гинэ. Тэгээд энэ сарын ихээр өрөөгөө зарахыг нь дахиад шаардахад нь энэ эмэгтэйд татгалзчихлээ. Үгүй би өрөөгөө зарахгүй. Тэгтэн Максим гэдэг нөхөр амьдралыг чинь там болгоод өгөхөө мэдий гэж залсан байгаа юм. За. Ингээд дуугаад чанга тавьж эхэлсэн. Өөрөөсөө гарсан ч гэсэн спикерээ алсаас удирдах өдөржин чанга дуугаа орилуулах болсон. Цагдаа тандаж гомдол гаргасан ч ямар ч үр дүнд хүрээгүй. Бүр байрныхаа тогийг тасалж үзсэн чинь нөгөө Максим нь нарны цай хураагаар худалдаж аваад хөгжмөө ойрлуулж эхэлсэн гинэ. За одоо чанга хөгжим нь өглөөний 7-оос оройны 10 хүртэл орилж байгаа. Ямар зөв юм бэ те? Яг хуулийн хүрээнд л. Яг тийм байна. Максим гэдэг нөхөр хүмүүст өрөөг нь 1.5 сая өрөвлөөр худалдаж авах санал тавьсан ч энэ тэнгэрийн өндөр үнээр худалдаж авах юм байгаагүй учраас залуу хүмүүсийг өрөөгөө зарахыг шаардаж эхэлсэн гинэ. Цагдаа нар хэд хэдэн удаас дуудагдж ирсэн ч хүний хувийн өмч рүү халдан дайрч орж чадахгүй байгаа учраас яаж чадахгүй байгаа гэж ингэж мэдгдсэн байна. Одоо өөрийнхөө байрыг сая 500 мянгаар зарах гад хүн авахгүй гингүүт нь бусад хүмүүсийг байраа зар гэдэг юм уу? Тийм, тэгвэл би өөрөө ганцаараа амьдарна. За. Бусад хүмүүсийн байрыг хямдхан авахын тулд байж суухын эцгүү чанга хөгжим тавьж залхааж штэ юм. Ямар зөвүүн гар вэ? Тий. Ямар зөвүүн залуу вэ? Би шууд хаалгыг нэвдэж ороод шууд зодолтоод явцсан дунд зодуулж хохирогч нь болох байсан гинэ. За бас тэгэнгүүт ёстой жигнэсээ цагдаа дуудаж болно штэ. Тэр нохоо хуцуулдаг чимээ ямар хэцүү юм бэ? Би ёстой галзуурах юм байна. Цагдаа нар нь ямар ажилгүй унхаагүй юм бэ? Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх мэт хэрэг тулгадаггүй юм уу энэ ч одоо. Эх оронч дуу тавьж байхаар явж байлдаач гинэ. Ямар тэнэг залуу вэ? Бүр уншсан чинь уур хүрчлээ.
Нэгмүн өрөөгөө ямар ч үнэтэй үнэлдэг юм арай л даварсан хүн байна гинэ. Манайхан бол наадах чинь зүгээр алан гинэ. Тийм шүү дээ. Манайхан бол барьж аваад банцтаад хөөгөөд гаргаад тэгээд аштай бол нэг ороо гарах хооронд нь дан. Анхцэн эренцэнд орж ингэнэ. Би маш том өсгөгч авч агаад аюу таврын дээвэр дээрээс танаар аваад яг тавьчих юм билүү гэж бодоод байгаа шүү дээ гинэ. Тэгээч. За миний өргөх мэдээ бас илгийн заяо. За энэ манайха үзүүштэй мэдээ шүү заяо. Би бүр одоо энэ Гиннесийн номонд орсон гэхлээр ямар юм байгаа юм болоо гэдээ орч хараад бүр шок. Oh my god гэ заяо. За Гиннесийн рекорд тогтоогоод байгаа нэг газрын талаар ярьж өгөх гэж байна. Японы Нагазуми гэдэг энэ хотын нэгэн цэцэрлэгт хүрээлэн гээд байгаа ба ёо бүр инээдтэй заяа. Гиннесийн дэлхийн рекордын номонд нэгэн ололт амжилтаараа бичигдсэн. Хамгийн их цэцэг дээвч юм уу эсвэл ховор ургамалтай гэсэн амжилтаар бичигдсэн болов гэсэн хамгийн жижиг цэцэрлэгт хүрээлэн гэдэг амжилтаар бичигджээ. Энэ үү? Али би хараадах да. Тийм ээ энэ. Хөөе, наадах чинь цэцэрлэгт хүрээлэн хөөе. Ийштэй энэ. Йой. Зүгээр миний машины гаражны буланд жим юм урган. Нэрэ шүү. За би одоо тэгээд тэгээ наа чи Гиннесийн номд орцсон бүр. За бичлэг зургийг харахад бол манайхан ч гэсэн энийг бүр гялс хийгээл Гиннесийн рекорд эзэмшиж болохоор харагдаад байгаа аахгүй юу? Энд чи бүр 8 тоосгоор орсон юм байна. Хэдүүлээ 4 тоосгоор л уусан. За өмнө нь Америкийн Орегон мужийн Портланд хотод байдаг Mill Ends Park энэ амжилтыг эзэмшиж байсан. За өмнөх хамгийн жижиг хүрээлэн хаашаагаа ердөө 2 метрийн диаметртэй нэг мод хідэн ургамал бас суудал сандалтай байсан бол шинэ амжилтын эзэн нэг жижиг дамран сандал шиг сандал багсайсан өвс чулуун чимэглэлтэй Тэг 10.2 м2 талбайд оршдог. За. Нагазуми хотын удирдлагын байрнаас холгүй орших энэ хүрээлэн бүр 1980-ад онд баригдсан ч саяхан л Гиннесийн дэлхийн амжилтын ном бүртгэж авч байгаа юм байна. Үш энэ наа чин хүн цэцэрлэг түрээлэнд ногоогоос элхлүүлсэн явж байна. Хөөе, энэ дээр чинь ингээс суугаад энэ одоо энэ чинь энэ өвс чинь хамгийн гол нар да. Амьд өвс. Энэнгээр одоо амьсгална гэдэг энэ цаанчаа. За. Тэгээ энэ сандал дээр нь суух. Үсэн сандал байгаа гэдэг нэг мөөгшүүл юм байна. Йоо, би бүр энийг хараад бид нар ямар гоё их оронд амьдрдаг юм бэ гэж бүр бодсон төхөө. Йоо, Гиннесийн хурж ирээ хэмжиж байна хөөе. За, замын хажуутайгаа ашигтай жижиг талбайг ашиглан бүтээгдсэн энэ хүрээлэн гэхээр миний бүр инээд бүрээд байгаа байхгүй. Зочлон ирсэн хүн тайван суунгаа ойр орчмынхаа үзмжийг ажиглаж тайвшрах боломжтой гэж хотын удирдлагын газрын ажилтан ярьсан байгаа. Йоо. За ингээд нэг хүүхэд суулаад цэцэрлэг түрээлэн дүүрлээ. Иш. Йоо. За тэгээд штэ тэ эн чинь бүр илгийг авч байгаамаа. Йоо, хотын иргэд бол энэ газраа дэлхийн хамгийн жижиг парк гэж олон жил нэрлэж ирсэн. Хүмүүс ч гэсэн Нагазуми хотыг одоо зорио ирэх юм бол заавал очиж зураг авахулдаг газар байсан юм байна. Харин Гиннесийн рекорд амжилтыг нь ердөө өнгөрсөн сард бол хүлээн зөвшөөрөөд байгаа. Энэ хүрээлэн дор хаяж нэг хүн ирж суугаад амьд байгалыг мэдрээд гээд байгаа байхгүй юу? Йоо. Тэр амьд байгалан тэр өвсөн шүү дээ. Энэ өштэй яг тэр сандал дээр нь сууж агаад гутлаа тайлаад өвсөн дээр нь хөл нүцгэн гიშгүүл нэрээ мэдэрчих юм байна. За, өвсний ялгаруулж байгаа хүчил төрөгчөөр амьсгалах боломжтой гэсэн тооцоолыг Гиннесийн хийчээд байна нaan заяа. За, сэтгэгдлүүд нь сонин рекорд их бүрдэг юм а. Би ч гэсэн шавар цудгаад, хідэн өвс суулгаад, өөрийгөө хамгийн жижиг хүрээлэн байгуулчихлаа гэд сууж чадна шít. Сэтгэл багтчихлээ гинэ. Энэ жижиг сандал дээр нь цомцодлоо суугаад агаар амьсгалахын гинэ. Тэнэг санагдчихлаа. Утгагүй юм хийж яхах юм гэсэн байна. Заавал очиж үзнэ, хөөрхөн харагдаж байна. Би бол шууд зураг авахуулаад интернетэд оруулах байсан. Даанч хаа холын Япон юм да гинэ. Нөгөө анх цаа эрдэнэд орчих ингэнэ. За. Хаа энийг хэмжихэд одоо хамгаалтын малгай хувцас ямар шаардлага байна? Сүртэй гөлгнүүд вэ гинэ. Йоо, энэ нэрээс ёо энийг цэцэрлэгт хүрээлэн гээд байгаа байхгүй юу? Үгүй тэгээ энэ дээр ч нэштэй нохоос алхлуулах гэхлээр багдаад байна. Нөө шавж мавж гөрүүл мөрүүл
тэжээдэг хүмүүс бол тэднэрийг салхилуулах юм шиг. Йоо, гэтээ нэрээ ястаа өргөдмөр юм а. Тэгээд энэний одоо энэ өвсний амьд нь л одоо ийм бөө юм болж штэ эн чи ч одоо генесийн номонд орох хэмжээнд очиж штэ нэрээ. Энд арай. Йоо. За. За. Ингэнэ манай хашаа бол хажууд тал нутаг юм байна өө гинэ. Яг үү. Тийштэй энэ. Зүгээр манай зүгээр дурын долоо дээр очиход зүгээр наадхнаас чинь том цэцэрдэг түрээлэн байна. Йоо, яста арай дэнтнэ. Бас энд нэг 3 хүүхэд тэр мө сандлын булаацалтаа зогсчихжээ. Эш дулмаа минь нэрээ. За. Улаанбаатар хотод 18 цаг 39 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар High Speed айлбурд интернетийн явсал гэсэн яриатаагаар за зурагтнаас салахгүй 100 хоног урамшуулла зарласан байна. Sky Media гэсэн. Sky Media шүү дээ. Гэтэ энэ чинь Sky-ийн үстэй ер нь. Тийм. За. Зурагтнаас салахгүй 100 хоног урамшуулла зарласан та 50% хөнгөлөлттэй үн буюу 20 мянган төгрөгөөр өндөр хурдны 100 мегабайтын хурдтай high bundle гэдэг үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод 3 сарын туршид Холливуудын бүх шинэ киног 100% үн төлбөргүй хязгааргүй үзэх боломжтой юм а. Ямар гоё юм бэ? Алж штэ. Пүү. За баг юутай болчих юм шүү. Netflix-тэй болчих юм шүү. Тийм байна. За мөн High Speed, High Bundle үйлчилгээний шинэ хэрэглэгчдээс Dyson брендийн шал цэвэрлэгчтэй тоос оруулагч болон агаар цэвэршүүлэгч гэх хос бэлгийн 3 эзнийг тодруулнаа гэж байна. Хамгийн хямдар, хамгийн хурдан өрхийн интернетийг та бүхэндээ санал болгож байна. High Speed айлбурд интернетийн хувьсэл гэсэн байна. За, High Speed гэдэг нь High Speed бол High Bundle үйлчилгээ нь хэрэглэгчдэд хамгийн хямдар, хамгийн өндөр хурдны өрхийн интернетийн үйлчилгээг санал болгоод болгодог найд дүртэй үйлчилгээ. High Bundle үйлчилгээний хэрэглэгчид зурагтаа 96 цаг ухрааж үзэх боломжтой гэднэ. Movie Box сувгаа хүртэл ухрааж үзэх болно. Манай Movie Box ухраадаг шүү. Манайч гэсэн ухардгүй. За 130 гаруй сувгтай 100 мегабайт өндөр хурдны интернеттэй High Bundle үйлчилгээний шинэ хэрэглэгч болж 3 сарын турш Холливуудын бүх шинэ киногоо 100% үнэгүй түрээслэн үзэх урамшуулалтад оролцсон Dyson брендийн шал цэвэрлэгчтэй тоос оруулагч болон агаар цэвэршүүлэгч хос бэлгийн эзэн болохыг хүсвэл та яг одоо 76 96 дугаар руу залгаарай. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Sky Media за зурагтнаас салахгүй 100 хоног урамшууллаараа хамтран ажиллаж байна. За айлбурд интернетийн явсал High Speed хамтарч ажиллаж байна гэх юм уу? За тийм байна. За одоо таны мэдээ те? За миний сүүлийн мэдээ шүү дээ. Нөө хурдын дуу шиг. Зураг шиг сайхан бүсгүйтэй танилцаад. За зураг шиг сайхан бүсгүй харах юм уу? Зураг мэт үзэсгэлэнтэй бүсгүйн тухай мэдээллийг хүргэнэ. За Riley Madison Ladner гэдэг энэ 22 настай бүсгүй бүр хаа байсан 1909 онд зурагдсан хувц солихороо гэдэг зураг дээрх бүсгүйтэй усны тусал шиг адилхан гэдгийг олж мэдсэн. Тийм байна. Би сая энийг хараад ингэж бодсон байхгүй юу? Энэ бүсгүйг хараад энэ зургийг зурсан юм уу? Эсвэл энэ хүүхэн энэ зургийг олоод өөртөө адилхан гэдэг байгаа юм гэсэн чинь яг тийм л юм байна. Нэр ямар адилхан юм бэ? Тэр хамар мамрын хараа 9 онд зурагдсан зураг штэ. Харин тийм. Тэгсэн чи энэ хүүхэн явж энэ зурагтай бүр усны тусал мэт адилхан байгаа байхгүй юу? Үнэхээр тийм байна. Тий, усны тусал мэт адилхан. Тэгэхээр чи энэ чинь зураг шиг хойрхон бүсгүүл гэж штэ. Тийм ээ тий. За, энэ зургийг Оросын зураач Занайда Серебряков гэдэг хүн анх зурсан юм байна л да. Тэгсэн энэ TikTok-чин бүсгүүрөө нэгэн үзэгч нь мессеж бичиж. За, Орос зураачийн зурагтай хитрхи төстэй байгааг нь дуулгажээ. Анх бол өөрөө нэг тоогоогүй юм байна л да. За. Тэгсэн хүмүүс тэр зургийн тухай дахин бичээд байхаар нь хайгаад үзтэл үнэхээр л өөртөө усны тусах шиг адилхан байсан гинэ. Үнэхээр тийм байна. Ус, өмсдөх хувцас, царай зүс гэд бүх зүйл нь төстэй байсан тул бүсгүй бүр өөрөө тэр зургийг нь худалдаж аваад өөрөө ч адилхан хувцлаад TikTok дээрээ бичлэг хийсэн хүмүүст нилээд хүрээд байгаа юм байна. Mississippi мужийн Bay St. Louis-аас гаралтай энэ бүсгүй Орос зураачийн зураг дээр дүрслэгдсэн эмэгтэйтэй ямар нэг байдлаар холбоотой байж магадгүй гэж үзсэн болохоор өөрт нь Орос удам байгаа үгүйг олж мэдхийн тулд ДНХ-гийн шинжилгээ хийхээр болсон байна.
За интернет хэрэглэгчдийн хувьд бүсгүйг одоо энэ зураг бол бүр яг байгаа байхгүй юу? Одоо яг одоо та ороод хардаа. Яг тий. Яг байгаа байхгүй юу? Яг. За. Интернет хэрэглэгчдийн хувьд бол бүсгүйг зурагтай хэтэрхий адилхан байгааг дурдж, зарим нь бүр бүсгүйг зураг дээрх бүсгүйн хойд дүр гэж хошигноод авсан гэдэг. За хойд дүр мөрөн ч юу юм. Гэхдээ энэ нэрнгээс удамшлын хувьд бол ямар нэгэн байдлаар Оросоос гаралтай байгаад тэгээд тэр өвгийн өвг эмиг ихийг нь ч юм уу те зурсан бурсан байхыг бол үгүйсэх арга алга. Үнэхээр нүгэлтэй адилхан юм байна. Яг үнэ өстө үнэ юм байна. Яаж ийм адилхан байдаг вэ? Тэгээд өөрөө зураг нь ямар ч тийм лаг одоо дүрслэл өндөртэй зурсан зураг юм те. Нүд хамар ам бүр яг байгаа сте. Тэр хөмсгийн харж. Харин тий. За сэтгэлүүд нь юу гэж байна? Толдонд харж байгаа юм шиг байна шүү дээ баг энэ. Харин тий. Тий. За сэтгэлүүд нь ямар гоё үзэсгэлэнтэй бүсгүй вэ? Зураг дээрх эмэгтэйч үзэсгэлэнтэй байна. Энэ эмэгтэйч их үзэсгэлэнтэй юм. Шууд TikTok-ыг даглаа штэ гинэ. Царайны төрх ер нь л байна шүү. Сайн хайж байгаад ямар хүн байсныг нь олж мэдээд ДНХ-гийн шинжилгээ хийлгээд юу болсноо биднэрт хэлээрэй гинэ. За энэ удахгүй тэгээд ДНХ-гийн шинжилгээ тэгсэн мэдээ гараад ирж байгааг байг гэхгүй л те. Тийм те. Европ бүсгүүн дараагийн төрөл нь хаа байсан? Америк төрчихжээ гинэ. Одоо Америкт бол юу байгаа штэ. Европчууд л очсон байгаа штэ. Тийм ээ тий. За. За миний хүргэх дараагийн мэдээ штэ те. За сүүлийн үед интернет хэрэглэгчид OnlyFans гэх мэт насан туршидчдын контентын сайтээр хаяг нээж амархан баяжхыг хүсэх болсон. За тийм ээ. Би хүртэл хаяа тэгж бодоод байгаа шүү дээ. Тэр OnlyFans чигээ мөнгө олчих юм биш байгаа даа гэж. Юм л бол тайчаад нүсгэлээд л ер нь бол мөнгө олчих гээд л байгаа шүү дээ. За мэдээж олонний анхаарлыг татаж баяжиж чадаж байгаа хүн байгаа боловч бас чадахгүй хүмүүс ч олон байдаг тухай ярьж өгч чинь анжгаа минь. За одоо тэрэнд би орох нь дээ. Бразилаас Австрали руу нүүж ирсэн Песли Биал гэдэг бүсгүй улсаас улс дамжсан болохоор ур чадвараа нотлон харуулж боломжийн залинтай ажилд орж чадахгүй л байсан юм байна л да. За 30 настай энэ бүсгүй хувьд өмнө нь барилгын дизайнераар ажиллаж байсан. За мэдээж их сургууль төгссөн, зэрэг цолоо хамгаалсан боловсролтой бүсгүй. За арай гэж сургууль солио төгссөн чинь цар тахал дэгдээд ажлын олдод цэцүү болоод ирсэн. Тэгээд арилж цуглуулсан хадгаламжийнхаа хажуугаар нэмж мөнгө олох шаардлага тулгараад ирсэн. Тэгээд дизайнераар ажиллаад цагт $18 авч байсан нь өөрт нь бол хангалтгүй байсан юм байна. За ингээд сараар бодоод үзэхээр нэг уул нь бол 10 гаруй сая төгрөгийн цалин байгаа байхгүй юу? За тэгээд Австралид ирээд амьдрал нь түгнэхгүй хэцүү байсан учраас бүсгүй ядж байхад өөрөө ч дажгүй би хаа царайцтай болохоор найзуудынхаа ятгалгаар бол OnlyFans нээжээ. За сая нэг бүр баг нүцгэн шахам зураг нь гарч ирсэн юм аа. Одоо бол энэ нөгөө нэг Австралийн алдартай гүүрэн дээр л зогсож байна. Надад бол гэдэг эмэгтэй үс нь маш их таалагдж байгаа. Үнэхээр гоё үстэй эмэгтэй байлээ. Үнэхээр гоё үстэй эмэгтэй байлээ. За OnlyFans дээр тэгсэн чинь анжгаа минь 2.1 сая контент бүтээгчд байдгийм байна. 2.1 сая хүнтэй өрсөлдөн шүү дээ энэ чинь. За тийм байна. Харин бүсгүй их санаж орсон боловч сарда $188 хүрэхгүй үгүйтэй л мөнгө олж эхэлсэн байгаа. За төвчээртэй байвал бусад шиг 6 оронтой тоогоор олно гэсэн хүлээлттэй байсан ч хүлээлтэнд талаар болоод байгаа тухайга өөрөө бүр Нью-Йорк Постод ярилцлага өгсөн байна. За мэдээж хүссэн болгоно нь насан туршидын контент хийж чадахгүй. Чадсан болгоно нь зарч чадахгүй гэдгийн жишээ болоод байгаа энэ бүсгүй мэдээ онлайнд нэлээд шеэрлэгдэж байна. За сарын $188 олохын төлөө нүцгэлэх нь зөв буруу хэсгээр одоо хүмүүс их санал зөрөлдөж байна. Одоо энэ хүн чинь сарын 10 сая төгрөгнөөс татгалзаад ийшээ орсон хүн шүү дээ. За сэтгэлдлүүд нь цулаатлаа олоод байдаг гэж бодсон чи бас олдгүй хүмүүс байдаг байх нэ. Би ч царай зүс би хаана байсан бол аль хэдийнэ нээчих байсан. Даанч байхгүй юм да гэсэн байна. $180 бол болито. Нөгөө янз бүрийн мэрэгдэл хийгээд байдаг хүүхнүүд чинь хитэн саяар нь олдгийн байлээ шүү дээ. Энэ хүүхний энэ гоншгонсон мэдээ цацагдахаар дагагчдын тоо нэмэгдээд орлого нь нэмэгдэх бах уу гэсэн байна. Хорвоо ертөнц ер нь хаашаа л яваад байна да. Шудраг цагаан хөдөлмөрөөрөө баяжиж хөлжих хүсэлтэй хүн алга болж, юм л бол шалдалт нүтгэлж дайрдаг болж тэ харамсалтай байна гинэ. Гэтэ энэ бол юу миний бодлоор бол амар тийм зөрөгтэй л хүний хийх ажил.
Би бол энэ хүүхнийг хараад нэг үдсэн царай байгаад байгаа байхгүй. Ятрах. Хаан тааралцсан байж болох уу? Нэг харсан царай байгаад байдаг. Нэр өгч чадахгүй байгаад байдаг. Гудлаадаа тэр OnlyFans-ээр нь орж үзтiin биш юм шүү. OnlyFans-аар ороод би хүүж нь $180 олдог гэдэг нэг дагахтай байж. Тэр бумаар нь олдог гаруудыг л очиж үзэх байлгүй. Йоо. За. Ер нь тэгээд бүгд л адилхан. Нэг ингээд шууд л ингээд нүцгэлээл бүксээ гаргаад бүх хөхөө гаргачингууд нэх учир зүггүй их мөнгө олоод олон гэж л байхгүй. Энд чинь бас нэг гоо зүүн мэдрэмжтэй тэгээд нэг урлаг тэгээ бас дээрэс нь миний л бодлоор шүү маш их зориг хэрэгтэй. Энд чинь одоо олон хүнд өөрийгөө харуулж одоо ер нь бол энэ чинь зургаад өөрийгөө зарж л амьдарч ийн л гэсэн үг шүү дээ. Энд чинь тийм үстэй. Зураг биш, видеогоор шүү бас тийм ээ. Видеогоор тийм. Тэгээд тэрэнд чинь нэг мэдрэмж гэж нэг юм байна. Нэг бол бүр бүх хүмүүсээс онцгой экзотик юм хийх хэвээр. Нөө яг үнэ. Тэгжиж юу яа нөхөс зүгээр л нүцгэн болвол тэ бас нэг тийм амжилт олохгүй юм шиг байна шүү бас. Яг үнэ. За $180 юм бол би бодлоо байж. За. За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 5-ны 5 гарагийн 4 зүгийн шугай нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар зургатнаас ал 30 хоног урамшууллаараа айл бүрд интернетийн хөвсөл гэсэн уриатаагаар high speed за мөн ургамлаар үсээ яваа гэсэн уриатаагаар Mons Cosmetic компани үйлдвэрлэдэг Biomon шампунь хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа Анжгаа. За баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа Забрын ихэнд явдаг радио мэдээгээ үлээвч сонсдээ дараа 2-2-5 нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MDL радио 88.3